Сайн байцгаана уу? Үүнийг сонсч буй танд өглөө өдөр орой минь. Өнөөдөр бид нар Reddit дээрх Airbnb-тэй холбоотой зарим нэг эвгүй түүхээс хүрэхээр бэлтлээ. Ингээд бүгдээрээ түүх рүү орцгоё. Нэгдүгээр түүх. 2023 оны намар. Би ганцаараа Airbnb-гээр байр захиалаад Чикаго руу ажлын семинарт явсан юм. Төсөв ба байсан болохоор хотын төвөөс жаахан зайдуу хуучин байрлах жижиг студ сонгосон. Сэтгэгдлүүд нь гайгүй, нам гүм тухтай гэж бичсэн байлаа. Эхний орой очиход бүх зүйл хэвэн санагдсан. Хуучин модон шал, үл ялэг, чигний үнэртэй. Гэхдээ орчин зэвэрхэн. Шөнө 1 цаг өнгөрч байхад ханны цаанаас хэн нэгэн удаан амьсгалж байгаа юм шиг чимээ сонсогдов. Эхэндээ хөрш өрөөний хүн гэж бодсон. Гэхдээ чимээ яг миний орны толгойн ар талаас хитрхи ойрхоноос гарч байлаа. Би чихээ ханад наатал чимээ шууд зогсчихсон. Хэдэн минут нам гүн болсны эцэст дахин эхэллээ. Энэ удаа бүр тод. Яг л хүн хамраараа удаанаар амьсгалаа авч гаргаж байгаа мэт. Би байр эзэмшигч рүү зурвас илгээсэн. Хуучин байрлал болохоор хоолойноос нь хачин чимээ гардаг юм аа гэж хариулсан. Нэг л итгэл төрөөгүйч ядарсан болохоор унтахыг оролдлоо. Өглөөс ирээд тэр хэсгийн ханыг ажиглахад ханын цаас нь бусдаасаа арай шин тэгш биш наалттай байв. Сониуд зам хөдлөөд буланг нь хуултал дороос нь жижиг төмөр хаалга гарч ирэв. Засвар үйлчилгээний нууц хаалга. Түгжээ байгаагүй. Нийтэл 2 ханны хоорондох нарийн хоосон зай руу ордог байлаа. Тэнд хуучин гудас, усны сав, лаазтай хоол гарч идэн байсан. Хэн нэгэн тэнд амьдарч байсан тодорхой. Би байр эзэмшигч рүү шууд залхсан. Утсан салгаатай байв. Тусламжийн албатай холбогдох гэж байтал хаалганы гаднаас маш сулган хөлийн чимээ сонсогдов. Нэг алхам, дараа нь дахиад нэг. Тэгээд миний өрөөний хаалганы бариул аажуухан доошлолт харагдсан. Аз болоход би дотроос нь төгччихсэн байсан юм. Хэдэн секундын дараа хаалганы цаанаас шивнэх хоолой сонсогдов. Чи тэрийг нээсэн үү гэж. Би чемоданаа шүүрээд цонхоор гарч галын шатаар бун шууд цагдаа дуудсан. Дараа нь мэдснээр тухайн байрны өмнөх түрээслэгчийг хууль бусаар гаргасан бөгөөд тэр хүн тэр барилга дотор ханны завсар хэдэн хоног нуугдж амьдарч байжээ. Тэр намайг унтаж байхад ердөө хэдхэн сантиметрийн цаанаас намайг ажиглаж байсан. Дараагийн түүх. Найз залуутайгаа Нью Орлеанс руу аялж байхдаа хуучин Франц дүүргийн ойролцоо Airbnb захиалсан юм. Сэтгэгдлүүд нь маш сайн. Нэг нь бүр байр эзэмшигч нь маш хурдан хариу өгдөг. Биднийг шүн чимээ сонсоход 2 цагт хүртэл ирж шалгаж байсан гэсэн байв. Эвгүй сонсогдсон ч бид тоогоогүй. Байр нь хуучны чамин тавилгатай маш гоё. Гэхдээ Wi-Fi төхөөрөмжн дээр наасан том цаасан дээр битгий салга гэж бичсэн байв. Орой 11 цаг өнгөрч байхад урд хаалганы электрон цойж пит хийж нээгдэх гэж оролдов. Дараа нь дахиад. Бид байр эзэмшигч рүү бичсэн. Систем жижиг алдаа байгаа байх гэд тоосонгүй. 15 минутын дараа дахиад зурвас ирэв. Тэнд бүх зүйл зүгээр үү? Бид хариулаагүй. Удалгүй хөдөлгөөн зогссныг харлаа гих зурвас ирэв. Бид хөшчихсөн. Яаж мэдж байгаа юм? Байрыг шалгаж эхлэхэд утаа мэдрэгч хитрхи том санагдсан. Google-ээс хайгаад үзэхэд нууц камертай яг ижил загвартай байлаа. Бид шууд салгасан. 5 минутын дараа байр эзэмшигч залгав. Яагаад интернет салгачих вэ? Бид худлаа, цахилгаан тасарчлаа гэв. Тэгтэл тэр шууд үгүй зөвхөн унтлагын өрөөний камерны дүрс тасарчлаа гэд уцаа тасалчихсан. Бид тэр даруй цагдаад дуудсан. Дараа нь
Тэр хүн олон зочдыг нууцаар бичиж шууд дамжуулалт хийдэг байжээ. Хамгийн аимшигтай нь тэр сэтгэгдэл үлдээдэг аккаунтуудын эзэд нь 2 жилийн өмнө нас барчихсан байсан. Байр эзэмшигч өөр хүний хурамч хаяг ашиглан сэтгэгдэл бичдэг байжээ. 3 дугаар түүх. Би Токиод ганцаараа аялж байсан юм. Хямдхан Airbnb олсон. Өөрөө кодоор нэвтэрдэг жижиг өрөө. Шөнө 10 орчмын үед ирээд унтсан. 3 цаг 17 минутанд хаалх хонгох чимээнээр сэрэв. Нэг эрэхтэй гар утасныхаа гэрлийг тусгаад дотгошоо орж ирсэн. Намайг хараад яг над шиг зүтсэн. Чи хэн бэ гэв. Бид хоёулаа захиалга баталгаажуулсан мэдээлэлээ харууллаа. Адилхан өрөө, адилхан өдөр, адилхан код. Байр эзэмшигчид бичсэн хариу байсангүй. Тэгээд тэр залуу чемоданаа авах гээд орлоо явдахад би орны доороос өөр чемоданы болон цухаж байгааг анзаарсан. Минийх биш. Татаж гаргатал эмэгтэй хүний чемодан байлаа. Дотор нь хувцас, нүүр будгийн хэрэгсэл бас пассворт байсан. Тэр эмэгтэй 4 хоногийн өмнө байр руу нэвтэрсэн байжээ. Цагдаа ирээд камерын бичлэг шалгаж үзсэн. Гэвч тэр эмэгтэй байрнаас гарсан бичлэг байгаагүй. Хэдэн цагийн дараа тэр байр эзэмшигч ирээд цэвэрлэгээний үед алдаа гарсан байх гэж тайлбарлах гэж оролдов. Харин хөршүүдийнх нь хэлснээр тэр байрыг хууль бусаар түрээсэлдэг байсан бөгөөд хүмүүсийг давхар оруулж мөнгө авдаг байжээ. Нөгөө эмэгтэй эцэстээ өөр өрөөнд санамсаргүй төгчгдсэн байдалтай олдсон. Тэр 2 хоног уцгүй, гарч чадахгүй, хоолгүй, усгүй байсан. Хэрвээ тэр шөнө нөгөө залуу хаалгаа онгойлгоогүй бол би өглөө хүртэл орныхоо доор өөр хүний чемоданд унтаж байх байсан. Магадгүй тэр эмэгтэйч төгжигдсэн өрөөнөөсөө гарч чадахгүй байх байсан баг. 4-р түүх. Колорадод найзуудтайгаа цаны аялалд явж байгаад том модон байшин түрээслэв. Гэрт ортол ширээн дээр гар бичмэл тэмдэглээтэй байлаа. Зойрын хаалга үргэлж түгжээтэй байх ёстой. Ямар ч тохиолдолд бүү онголго. Байрны эзнээс асуухад хуучин агуулга байгаа юм аа, шатн аюултай гэж хариулсан. 2 дахь шөнө доороос ямар нэгэн төмөр зүйл чирч байгаа мэт сонсогдож эхлэв. Тэгээд хэсэг хугацааны дараа тогших чимээ сонсогдсон. 3 удаа. Завсарлаж байгаад дахиад 3 удаа. Манай нэг найз согтуу байсан тул нээ гэж зүтгэв. Хаалга гаднаасаа түгжээтэй ч дотроос нь гэрэл цохож байлаа. Бид байр эзэмшигч рүү залгахтал тэр маш ууртайгаар "Тийшээ битгий ор, би очиж байна" гэв. Тэр газар 45 минутын зайтай байдаг гэж хэлж байсан боловч тэр 8 минутын дараа ирсэн. Энэ л хамгийн аимшигтай. Тэр хаалганы өмнө ирээд биднийг өрөөндөө орохыг тушаасан. Маргааш нь явахдаа хөршөөс нь асуухад тэр байшинд байр эзэмшигчийн ах амьдардаг. Сэтгцийн асуудалтай тул зойронд нь тусгаарладаг гэж хэлсэн. Тэр шөнө сонссон чимээ бол гарахыг хүссэн дохио байж. 5 дугаар түүх. Би Лос Анжелост ажлын уулзалтаар ирээд 5 хоногийн Airbnb авсан. Бүх зүйл хэвийн өнгөрсөн. Явх өдөр байрнаасаа гараад нисэх буудлын дээр очисон хойно байрны эзэмшигчээс зурус ирэв. Чи нэг юм мартчихаж. Би юу ч мартаагүй гэж бодоод "Юу?" гэж асуулаа. Тэр нэг зураг явуулсан. Орны доороос авсан мэт өнцгөөс миний унтаж байгаа зураг. Өмнөх шөнийн 2 цаг 43 минут гэсэн цагийн тэмдэглэгээтэй. Би шууд хөшчихсөн. Энэ зураг яаж чамд байгаа юм бэ гэж би бичсэн. Тэр хэлэхдээ аюулгүй байдлын шалгалт мэдрэгч ямар нэгэн байдлаар тохио өгөх үед би заримдаа зочдыг унтаж байхад нь ордог гэж хариулсан. Би тэр даруй мэдээлсэн. Хэдэн минутын дараа дахин зурвас ирэв. Энэ удаа миний шүршүүрт орж байгаа бүдэг зураг. Тэгээд нэг зурвас.
тайвшир. Чи их амар тайван харагдаж байсан. Цагдаа энэ бүхнийг шалгасны эцэст тэр хүн ерөнхий түлхүүрээр олон зочны өрөөнд шөнөөр ордог байсан. Юу ч хулгайлдаггүй, юу ч эвддэггүй. Зүгээр л хүмүүсийг унтаж байхыг хардаг байж. Шалгалтын үеэр миний зургнуудтай адил хэдэн зуун файл олдсон. Хамгийн сүүлд Airbnb дээрээс харахад тэр хүн надад сэтгэл үлдээсэн байсан. Маш сайн зочин. Маш гүн нойрсдог. Тэр өгүүлбэрийг уншихад одоо ч нуруу дагаад хүйд даадаг. Энэ төрөйд өнөөдрийн түүхүүд маань өндөрлж байна. Та бүхэн өшөө олон түүхийг сонсохыг хүсвэл subscribe дараарай. Мөн хажууд нь байрлах хонхон дээр дарвал шинэ бичлэг орох бүр танд мэдэгдэл очих болно шүү. Баярлалаа.